Шударгуулалтын эрхчлэлтэй газрын дарга Магна шийдлийн засгийн газартай хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэн өнгөрсөн сарын сүүлээр ажлаа хүлээлгээ өгсөн. Энэхүү ажлаа хүлээлгээ өгсөнтэй холбоотойгоор засгийн газрын энэ сарын 7-ны хуралдаанаар буюу өчигдөр оройн хуралдаанаар Монгол Ардын намын шинжлэх хорооны дарга аюур сайхныг тус газрын даргаар шинээр томилсон юм а. Энэхүү тус газрын даргаар томилогдоод байгаа аюур сайхныг ажлаа хүлээн авч байгаа үеэр бид хүнтэй уулзаж ямар зорилго чиглэлээр ажиллах талаар тодрууллаа. Тэгэхээр миний хувьд Монгол улсад шударга өрсөлдөөн байх ёстой гэдэгт итгэдэг. За хэрэглэгчдийн эрхийг хамгаалах ёстой гэдэг дээр итгэдэг. Миний хувьд бол одоо зүүн өөрчлөлтийн төлөө явсаар ирсэн. Цаашдаа ч гэсэн зүүн өөрчлөлтийн төлөө явах болно. Яг хоо цаашдаа ажиллахдаа гол баримтлах шиг шугам бол аливаа шийдвэр одоо үндэслэлтэй тооцоо судалгаатай ялангуяа Монгол улсын эдийн засгийн одоо хөгжлийн дунд болон одоо урт хугацаанд улсад ямар ашигтай вэ, эдийн засагт ямар ашигтай вэ, бизнес эрхлэгчдийн хувьд яаж тусгаар вэ гэдгийг нэлээд үндэслэл одоо судалгаатайгаар одоо голч байдлаар ажиллах ёстой гэж үзэж байна. Эмч байдлаар ажиллах хаа гэж бодож байна. Шинээр томилогдоод байгаа шударгуулалтын эрхлэгчтэй газрын дарга аюур сайхнаас бид өмнөх даргыг хэрэгжүүлжсэн үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэн ажиллах, мөн халаан сэлгээ хэрэг хийгдэх талаар тодруулсан юм. Тэрээр засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус агентлагийн ажилчдыг 15%-аар цомогтгож 36-д хүргэнэ. Мөн ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгöd байгаа ажилч цөөнгүй байгаа гэдгийг хэлсэн юм а. Засгийн газраас энэ агентлагуудын одоо стратеги одоо үйл ажиллагааны стратеги болон бүтцийн өөрчлөлтийн одоо хөтөлбөрийг баталсан байгаа. Энэ хөтөлбөрийн дагуу бас одоо уялдаж ажиллах ёстой болох бах. Орон тооны тодорхой цомгтголыг бас баталсан байна лээ. Ингээд энэ дагуу ажиллана. За зарим нэг хүмүүс өргөдлөө өгсөн нөхцөл байдалтай байх шиг байна. Энэ бүгдийг судалж үндсэн дээр бас үйл ажиллагаа явуулна гэж бодож байна. Тэр шийдвэрийн дагуу ер нь хэд орчим хүний цомгтолд орох тоо гарсан байна. За шударга өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газрын орон тоог одоо 15%-аар цомгтгоод 36 хүний орон тоотойгоор гэж засгийн газраас баталсан байгаа. Шударгуулалтын хэрэглэгчийн төлөө газрын дарга асан Магна өнгөрсөн сард ажлаа өгөхөөс өмнө эх 1-р сар шатхууны үнийг бууруулна гэдгээ мэдэгдээд байсан юм а. Харин бид шинэ даргаас энэ талаар хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаар тодруулахад тэрээр ажлаа хүлээн авч удаагүй байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй байна гэсэн юм а.